Тэгэхээр эзний ивэл дүүрэн байгаа гэж итгэлтэй байна. Тэгээд өнөөдөр бас хамтдаа эзний үгнээс суралцсан. За Матан хамгийн сүүлийн бүлгийг гаргая. За тэгээд 28 дугаар бүлэг. Тэгээд зөвхөн 2-ын ишлээс хамтдаа суралцъя. За тэгээд цаасан Библийн 1656 дугаар утсан байна. Утсан Библийн 7 дугаар чинь доошоо, 10 дугаар чинь ийм аймаг гэдэг үлцтэй. За Матан номын 28 дугаар бүлэг. За эндээс дуудаж 18, 19, 20 дугаар ишлэл. Ерөөсөө 3 ишлэл байгаа. Есүс төхөж ирээд тэдэнд Тэнгэр газар дээр бүх эрх мэдлийг надад өгсөн. Иймээс та нар яв бүх үндэстнийг дагалдуулах тун. Эцэггүй ариуснысын нэрээр тэдэнд баптизм хүртээ. Та нарт тушаасан бүхнийг нь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харах тун үе төгсгөл хүртэл би та нартай хаяада хамт байна. Үгүй ээ. Юу гэсэн бэ? Үргэлж хамт байна гэж хэлсэн байна. Халелуя. Бурхан бол итгэмжтэй юм аа. Амен. Тэгээд бид нэр өнөөдөр биднээс сурах чагаа бол агуу захирамж уу? Агуу тушаалын талаар бид нар хамтдаа сурах юм. Тэгээд юу ч хэлсэн бэ гэхээр Есүс төхөж ирээд Тэнгэр газар дээр бүх их мэдлийг надад өгсөн гэж хэлсэн байна. Тэгвэл бид нар Матан номын 28-аас урших бүлгүүдийг унших юм бол Есүс Христ энэ дэлхий дээр ирсэн тэр цаг хугацаанд юу хийсэн талаар бид нар уншиж болно, харж болно, бас ойлгож болно. Тэр өвчтөе нэг идгэж байсан. Тэр үгсэн нэг амьлуулж байсан. Тэр усан дээгүүр алхаж байсан. Тэр гайхамшигтай зүйлсүүдийг хийжсэн баг. Тэг үүнийг нь үзсэн харсан Израильчууд буюу евдээчүүд Есүсийг Бурхны хүү гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй учраас түүнийг юу вэ? Барьж авсан. Тэгээд чи өөрийгөө Бурхны хүү гэж хэлсэн гэдгээр буруутгасан. Тэгээд загламад цовдлсон баг. Тэгээд Есүс өглөөс дахин амьсныхаа дараа өөрийн шамнартай энэ хүү ахуй тушаалыг хэлсэн. Тэгээд энэ яг Есүс Христ юу гэхээр өөрийн эцэг рүүгээ, Бурхан эцэг рүүгээ очихын өмнө буюу үлдэж байгаа дагалдагч нартай буюу өнөөдрийн бид нар хандаж энэ хүүгийг хэлж байгаа гэсэн. Тэгээ юу гэж хэлсэн бэ гэхээр Есүс төгөж ирээд Тэнгэр газар дээр бүх эрх мэдэл надад байгаа. Надад өгөгдсөн. Иймээс та нар яваарай. Бүх үндэстнийг дагалдуулах тун. Эцэггүй ариуснысын нэрээр тэдэнд баптизм хүртээ. Та нар тушаасан бүгдийг нь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харах тун үеийн төгсгөл хүртэл би та нартай хамт байх болно гэж хэлсэн байна. Есүс бүх эрх мэдэл аваа. Та хүнд итгэдэг үү? Амен. Таны амьдралдаа асуудлыг шийдэх эрх мэдэл аваа Есүс. Амен. Та хүнд итгэдэг үү? Бид нар Эхлэл номоос харах юм бол Бурхан өөрийн үгээр бүгдийг бүтээсэн байгаа шүү дээ. Бүхнийг бүтээсэн. Бидний харж байгаа тэнгэр, од, арьс, уул, ус, ургамал, ногоо, аратан, амтлан, усан доорх, тэнгэр дүүлэх, шууд бүгдийг бүтээсэн. Хүнийг хүртэл бүтээсэн. Гэхдээ хүнийг маш онцгой бүтээсэн. Өөрийн дүр төрхөөр бүтээсэн байхгүй. Дүр төрх. Та Бурханы дүр төрхийг дээж байгаа. Бурханы мөн чанарыг дээж байгаа байхгүй. Тэгээд бүтээсэн. Тэгээд харин хүнд эзэн юу гэсэн бэ гэхээр амин амьсгалыг өгсөн байна. Амин амьсгал. Адамыг бүтээснийхаа дараа Бурхан амин амьсгалыг хамраар нүлээж амьд оршигч болгосон гэж хэлсэн байна. Та Бурханы амьд оршигч болсон байна. Амен. Амен. Та Бурханы амьд оршигчд итгэлтэй байна уу? Нэргэлзээд үгүй болов биш юм бол юу юм болоо. Та Бурханы амьд оршигч. Бурханы төр төрхийг тээгч байна. Тэгээд үүний дараа юу болсон бэ гэхээр Бурхан Есүс бүх зүйлийг үгээрээ бүтээсэн баг. Тэгээд Иохан номын 1-р бүлэгт ихэнд үг байсан ба үг нь Бурхантай хамт байсан ба үг нь өөрөө Бурхан юм гэсэн. Энэгээр Есүс өөрийгөө юу гэсэн бэ? Би бол үг гэж хэлсэн. Үг. Би бол үг юм аа. Би үг. Би үг хэлэхэд тэр нь биелэл болно гэж хэлсэн. Би үг хэлэхэд тэр нь эдгээгт болно гэж хэлсэн. Тэгээд Есүс өөрийн наралтчтай 3 жилийн турш дагуулсан, тэднэрт заасан баг. Өгсөн үнийг амьлуулъя, өвчтөе нэг идгээхий, бүгдийг харуулсан баг.
Тэгээд луг номдэр харах юм бол юу ч юм 10 өвчтөй хүн ирдэг. Тэгээд 10-ын та нар идэрсэн гэж хэлдэг. Тэгээд тахилчид очиод үзүүлээ гэсэн. Тэгээд очсон харуулъя гэсэн байсан. Гэхдээ нэг нь ирж Иесус алдрыг өргөдөг. Бидний амьдрал заримдаа яг энэ 10 хүн шиг, энэ 9 хүн шиг байх гэдэг. Хэрэгцээ минь гарах юм бол яг бурхан дээрээ ирээд эзэн минь би таныг би танд хайртай. Эзэн түүнийг хардаг. Эзэн нэг эзнийг та нэгтэй ингээд нэг хашгируулцдаг те. Эзнийг ингээд нэг аргалцдаг гэж боддог юм шүү дээ. Үгүй шүү дээ. Эзэн бидний хартай. Хөөх нэ дахиад нааш те. Элэг би чам заадаг. Эзэн биднэрт хайртай байхгүй юу? Хайртай учраас бид нэр тусалгаа гэсэн. За тэгээд ийм зүйл болсон. Тэгээд Есүс өөрийн дагалдагчтай бүр ингээд зааж сургаж дагуулж явсан. Тэгээд би үхнэ, би амьлнаа, би 3 өдөр дахин амьлнаа гэжсэн. Бид нар ерөөсөө итгээгүйсэн. Тэгээд яг энэ үйл явдлын дараа өмнө юу болсон бэхээр Лазар буюу түүний Есүсийн дотны найз нь насурсан баг. Тэгээд Есүс насурсан гэдгийг сонсоод Есүс за би 4 өдөрт нь очно гэдэг. Тэгээд түн Марта бол Мари гэдэг хоёр эмэгтэй дүү илэрсэн. Есүс түүнийг юу вэ? Бушинд оршуулгацсныхын дараа очиж байгаа. Тэгээд бушны өмнө очиод Лазараа гараад ир гэсэн байна. Энэгээр юу хэлж байгаа вэ? Би үхсэн нэгнийг амьд би бурхны хүн шүү гэдгийг та нар намайг хараад ойлгооч гэсэн. Бас өөрийнхөө үхлийн зөвгөнлийг юу вэ? Есүс хэлсэн байна. Тэгсэн ч юу вэ? Дагалдагчд нь итгэв. Ийм үйл явдлууд явсан. Тэгээд үнэхээр Есүс загнаа дээр цовдлогдсон, буруудагдсан, тэгээд дахин амьсан. Дахин амьсныхаа дараа өөрийн дагалдагчтай за би одоо эцэг рүү явнаа. Тийм учраас би та нарт эцсийн үгээ энэ дэлхий дээр та нартай байх энэ хугацаанд эцсийн үгээ би та нарт хэлье гэсэн. Тэгэд энэ үгийг хэлсэн баг. Тэр хурж ирээд надад бүх эрх мэдэл байгаа шүү. Надад бүх эрх мэдэл өгөгдсөн шүү. Тийм учраас та нар явах ёстой. Та нар явах ёстой. Бүх үндэснийг дагалдуулах ёстой. Би та нарыг яаж дагалдуулсан шиг та нар явах ёстой. Та нар сайн мэдээлэлийг явах ёстой. Миний та нар заасныг заахын тулд та нар явах ёстой гэсэн. Тэгээд эцэггүй ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм үртэйгээр хэлсэн. Тэгээд та нар тушаасан бүхнийг нь сахин биелүүлэх тэдэнд заагаарай гэсэн. Иесус юу гэсэн бэ? Иймд явж бүх үндэстнийг дагалдагч болоо гэж хэлсэн. Ямар үндэстэн гэж байна? Бүх үндэст. Заримдаа бид нэр зарим үндэстэн хайрладаг те. Бидний түүхэнд харах юм бол бид нар бас урд төрштэй жоохон тал хайртай те. Тал хайртай те. Монгочанаар гэх юм уу сайн юм. Гэтэ бурхан юу вэ? Хайрлаар гэсэн баг. Тэгээд хятад тэгж ярьдаг нэг итгэгчдэр энэ Адам Евагийн үед энэ хятад хүн байгаагүй бас баяртай байна тийм. Яагаад гэсэн чинь ногоон ирэх юм бол шараад идчихсэн. Эцэг юу гэсэн мэгэр явахтун гэсэн. Бүх үндэстнийг дагалдагч болохоор гэсэн. Энэ бол зөвхөн пасторуудад өгсөн тушаал биш байхгүй. Зөвхөн чуулганы үйлчлэгчдэрд өгсөн тушаал биш. Энэ өнөөдөр энд сууж байгаа танд өгсөн тушаал байна. Бид нар чинь амьдралдаа дуудлагатай ирсэн байхгүй юу? Бидэд бурхны дуудлага байна. Бидэд мөнхийн дуудлага байна. Харин тэр мөнхийн дуудлагадаа бид нар өөрсдийнхөө дуудлагыг юу вэ? Хавчуулдаг. Гэхдээ бурхны мөнхийн дуудлагыг бид нар үргэлж санах хэрэгтэй. Тэгэх юм бол таны амьдралын тойрог буюу таны амьдралын чиглэл, амьдралын зорилго маш тодорхой болно гэсэн. Тэгэхээр энэхүү дуудлага маань Христ итгэгч бүх хүний дуудлага юм ах tunаа. Амен. Ийм дэвж бүх үндэснийг дагалдагч болохоор гэж хэлсэн. Есүс энэ бүх эрх мэдэл надад өгөгдсөн юм аа. Тэр зөвхөн багш биш, тэр бол хаан байсан. Тэр зөвхөн иш үзүүлэгч байгаагүй, тэр бол эзэн байсан юм. Амен. Бид заримдаа ингэж боддог. Бид өөрсдийн хүчээр сайн мэдээг хүргэх гэж бодод иддэг. Уучлаарай. Бид бол хэрэглэгдэх сав багхгүй. Тэр бид нар өмнөх 7 хоног бид нар гадаа цугларлан дээр нэгдсэн цуглаан дээр бид нар ваарны тухай сурч тээ. Ваарны тухай. Та сонс тэр хэсгийг санаж байгаа бол ваарны тухай гэсэн. Бурхан шавраар юу вэ? Шаврыг ваар
болгож бүтээж байгаа. Тэгээд тэр нураад унахад тэрний унсан хэсгийг юу вэ? Тэр баарчин өөрөө юу бүтээхээ өөрөө мэддэг гэж хэлсэн. Тэгээд бидний бурхан ямар байхыг юу хэлбэржүүлэн бүтээсээр байдаг гэсэн. Тэгээд бид нар эрх мэдлэгийн өрөөс Христийн эрх мэдлэг бид нар сайн мэдээг хүргэх ёстой байх юм байна. Өнөөдөр дэлхийд дээр айдас, нүгэл, хоосрол үнэхээр дүүрэн байна. Хүн бүр үхэлтэй нүүр тулахаас айж байгаа, өвчнөд нүүр тулахаас айж байгаа, хоосрохоос айж байгаа, ядуу зүдүү байхаас айж байгаа. Харин Бурхны үгэн дээр хэлэхдээ та нар бүү айжсэн. Бүү ай. Та нар эхлээд нэг зүйл санаа зов. Та нар энэ урсдаа алга болчих, усаад алга болчих. Энэ зүйлийн төлөө биш. Харин та нар нэг зүйлийн төлөө санаатай. Бурхны хаанчлал ба зөвхт байдлын төлөө санаа тавиа. Тэгвэл та нарын энэ амьдрал дээр юу итгүүлээ, юу өмсгөлээ, юутай байх вэ, ямар их хэмнэлтэй байх вэ, би өвчнгүй байх вэ, зовлонтой байх вэ гэдэг зүйлүүд чинь юу вэ? Юу ч биш юм аа. Харин та нар эхлээд юу вэ? Бурхны хаанчлал ба зөвхт байдлыг ирж хараа гэсэн. Есүс бүхнээс дээгүүр ирэх мэдлэлтэй юм аа. Заримдаа бид нэр хүслийн жагсаалтны эзэн шиг тавьчихдаг. Өвчтөе үед дууддаг. Буруу биш л дээ, буруу биш. Эцүүгаасаа хэлсэн баг. Хүчтэй нэг намайг дууд. Би тэнийг эдгээр цангаж байгаа нэг над руу би түүнийг цанхаг тайлбар гэжсэн. Есүс бол өвчтнөөс дээгүүр юм аа. Амен. Тэр нүглээс дээгүүр юм. Тэр үхлээс ч дээгүүр юм. Тэр харанхуй хүчнээс ч үгүй. Хүч чадалтай. Тэр дээгүүр юм. Заримдаа бидний амьдрал айц биднийг ойлдог, айдаг. Бурхан бүү ай гэж Библиэлд ирсэн. Библиэлд бүү ай гэж хэдэн удаа бичигдсэн байдгийг та мэдэх үү? 365. 365 удаа бичигдсэн. Бүү ай би чамтай хамт. Бүү ай би чамтай хамт. Есүсийн дэлхийд ирэхдээ л өөрийгөө Иммануэль гэж нэрсэн баг. Би чамтай хамт байж нэгэ гэж хэлсэн. Тэр энэ дэлхийгээс явахдаа юу гэж хэлсэн? Би үеийн төгсгөл хүртэл чамтай хамт байж нэгэ гэж хэлсэн. Амен. Бурхан тантай хамт. Та итгэж гинөө? Амен. Итгэж байгаа бол итгэлийг чинь дагуу болго. Есүс явсан. Яв. Та нар бүх үндэстэн рүү яв. Бүх үндэстэн гэдэг яг энэ Библийн текстийг харахад хүмүүс юу хараад байгаа вэ? Үндэстнээр хараад. Тэ ус үндэстнээр ингээд хараад. Харин Есүс яв гэдэг юу гэсэн бэ? Та нар гэр бүлдээ очиж. Таны эргэн тойронд байгаа. Итгээгүй байгаа. Бурхны амар тайвныг мэдэрэг байгаа. Ивэл өрөөлөг хүртээг байгаа. Тэр гэр бүл рүү явж ирчихсэн. Хоёрт нь хамт нөхөд найзууд руу очиж ирчихсэн. Гуравт нь ажлын байран дээр эзний гэрчлэгч хийчихсэн. Тэгээд үндэстнүүдийг өөрийнхөө үндэсний төлөө яваач гэжсэн. Бид нар түрүү жил яг энэ үгийн дагуу явсан. Бид нар эцэг эхчүүдтэй оцсон. Бид нар сайн мэдээ өгсөн. Бид нар түрүү жил 10 гэр бүлээр орсон. Тэндээс үнэхээр үр жимсэн нургасны үг нь манай ээж байгаа. Бурхны хүлээж авсан. Тэгээд цуглаанд явсан. Одоо биднийг очгүй баптизм хүртэх гэж би найдаж байгаа. Баптизм гэдэг бол Есүс Христ итгэснээр тунхаглаж байгаа үйл явдал байхгүй юу? Яг хуримтай адилхан. Хурим юу вэ? Эхнэр нөхөр хурмын ахтай юу вэ? Хамаатнаас сад найз нөхдөд бүгдийг дагуулж ирээд юу вэ? Бүгд солилцоод би өхөн хөвгт чамд юу вэ? Өөрийгөө зориул болно гэдэг тэр гэрэлтийн амлалтыг өгөөд бүгд солилцож байгаа. Энэ үйл явдал. Энэ хурмын бүгчийг харахтаа хүмүүс юу гэж боддог вэ гэхээр энэ хүн гэрэлсэн хүн байна гэж боддог. Тэр баптизм яг үүдээ адилхан байхгүй юу? Тэр эх 7 хоногт манай гэр бүл нэг онцгой зүйл болчихж байгаа. Маш онцгой. Тэгээ яагаад онцгой вэ гэх юм бол манай ууган хүү Тимотед усан баптизм хүртэхээр өөрөө шийдсэн баг. Амен. Өөрийнхөө гэрчлэлийг бичсэн. Тэгээ үнэхээр би яагаад чи Есүст итгэж байгаа юм бэ гэдэг асуултын дагуу өөрөө бичсэн. Би бол төрхөйг итгэгч гэр бүлийн хүүхэд. Тэ? Яг үнэхээр өндөр бурхныг би бүрэн зүрх сэтгэлээрээ таньж бидэг би явах л ёстой юм байна гэж бодож би чуулганд явдаг байсан. Би
Би чуулганд явах ёстой юм байна гэж тийм одоо аав ээж минь явдаг учраас би явах ёстой юм гэж явдаг гэсэн. Харин энэ бол тийм биш юм байна. Итгэл гэдэг бол Есүс Христ итгэл гэдэг бол хуу хүний итгэл юмшлэг юм байна. Тийм учраас Бурхан намайг хайрсан гэдгийг би хүлээн зөвшөөрөөд ойлгоод мэдрээд би түүний өмнө би түүний хүү, Бурханы хүү болох эрхийг би авах ёстой байна гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Би амьдралдаа нэг л Бурхантай байна. Би амьдралдаа нэг л Бурханд үйлчлэх. Тэр бол Есүс Христ юм гэсэн. Амен. Ийм итгэлийн шийдвэрийг гаргаж байгаа. Тэр бол юу вэ? Итгэлээ тунхаглаж байгаа. Өнөөдөр Бусан Монгол чуулган 3 жилийн хугацаанд 15 итгэлээ тунхагласан байна. Итгэлээ тунхагласан. Тиймээ би Есүст итгэе. Есүс бол миний мөнхийн Бурхан байна. Тунхагласан байна. Итгэлээ тунхагласан байна. Ихтэй амьдралдаа даав. Христийн дагалдагч арай болж байна. Иесус юу гэж хэлсэн бэхээр та нар юу? Бүх үндэснийг дагалтуулах тун гэж хэлсэн. Дагалтуулах тун гэдэг чинь та өөрөө сураад бусдад заах үйл явц байхгүй юу? Та өөрөө сурах хэрэгтэй. Бурхны үгэн дотор уншиж сурах хэрэгтэй. Залбирч сурах хэрэгтэй. Магтаж сурах хэрэгтэй. Хүнд хилд орно гэж яриад байгаа. Бид нар 2 жилийн өмнө хилд орох, хилд орох, тусд орох гэх нэг лекцийг бид нар авч санаж байна уу? Хилд орно гэж юу гэсэн үг вэ? Өөрийнхөө төлөө залбирч чаддаг. Тийм. Өрөөлийн төлөө залбирч чаддаг. Дээрээс нь Бурхныг магтаж чаддаг. Тэр юу вэ? Нэг нь юу вэ? Сайн мэдэрч чаддаг. Ийм байгаас гэж. Тэгээ бидний зарим тал маань ингээд хилд орчдөг. Заримдаа амар сайн магтаалын зүйл рүү орчдөг. Заримдаа болохоор ингээд залбирлын хэсэг рүү орчдөг. Бүрэн гүйцэтгэв бай. Сэлбэрхийлгүй гэсэн. Тэр энэ юу хийж байгаа вэ? Яваараа гэсэн. Эцэг яваараа гэсэн. Тийм учраас бид нэр одоо явах чинь. Бид нар 6 сарын 18-аас 25-ны хооронд явна. Бид нар өнөөдөр 50 хүнтэй кемп хийж байгаа. Тэрэлж хаадын тамга гэдэг газар байгаа. Тэр газрын нэг өдрийн зардал нь 160 мянган төгрөг байгаа. 2 өдрөд бол 320 мянган төгрөг байна. Та өнөөдөр энд байгаа Бусан Монгол чуулганы итгэгч аав ээж нарыг та оруулаач. Та нэрээ өгөөч. Аав нь завтай, ээж нь завтай болвол очино гэдэг хандлага бүү хандаач. Өнөөдөр олон хүмүүс өөрт байгаа ивэлээ дамжуулж байгаа байхгүй. Аав ээж чинь 2 өдөр байх тэр зардлыг юу вэ? Ажлаад хөдөлмөрлөөд тэр илүүд гарсандаа өгөөг байхгүй. Ажлаад хөдөлмөрлөөд яг тэр дутж байгаа ч гэсэн юу вэ? Нэгэн ч гэсэн Бурхны усад сайн мэдээг сонсоосоо гэдгийг зориулж байгаа байхгүй. Өнөөдөр 7 сая 150 мянган вон гэдэг бол бага мөнгө биш. 16 сая. Зөвхөн кемпийн зардал нь 16 сая төгрөг. Тэгээ бэлгэнийхэн зардал нь 2 сая болж байгаа. Тэгээ өнгөрсөн өчтөр бид нар бэлгээ явуулсан. Бид нар 50 хүн бэлэг бэлдсэн, 50 хүн бэлэг бэлдээд явуулсан байна. Тэгээ тэнд ирсэн хүмүүс юу вэ? Тэр бэлгийг хүлээж авах. Гэтэ тэд нар тэр бэлгээр зүр сэтгэл нь баясах биш. Харин эзнийг сайн мэдээ дотор юу вэ? Тэр бэлгийг хүлээж авч мөнхөд баяр ёслолтой байгаас гэж хүсэж байна. Тийм болохоор ах トゥ нараа, дүү нараа, эгч нараа, найз нараа эзний агуу захирамжийн тэр дуудлага дотор гэр бүлээ хайрлцгаая. Таны эргэн тойронд итгэвгүй ахын дүүс байгаа бол танд 2 хүн ирэх байгаа. Та явуул. Та над бүртгүүл. 2 хүн тэрэлцэд очиод амраг хүмүүстэй танилцаг. Ингээ Бурхныг мэд. Бурхантай тань. Тэр газар итгэл болно. Тэр газар чөлөөлтүүд болно ах トゥ нараа. Өвчтөе нэгэн байгаа тэр газар идэх болно. Хараагдсан нэгэн байгаа тэр газар чөлөөлөх болно. Эзэн Есүс үүнийг хийхгүй гэж байна. Амен. Заримдаа бид нэр явна гэхээр өөрлөө гардаг. За би ч одоо итгэлээ бат сул дараа. Библийг сайн мэддэг. Цоглаан дээр дуурхан лавч. Тэгэл итгэм амч. Би ч одоо яах вэ? Юугаа хийх вэ? Бурхан түүсэн хүмүүсийг хайдаг. Бурхан зөвхөн таныг л хайж. Миний үндий энд байна. Би бэлэн байна.
Эзэн та хүсвэл намайг ашиглаач гэсэн тэр заруу зүрх сэтгэлтэй нэгийг эзэн хайдаг. Бид Библийн түгээс авах юм бол Мөсег бурхан дууддаг. Мөсег үлээ. Өөрийнхөө арга замаар хийх гэж үзсэн шүү дээ. Үндсэндээ чөлөөлөх гэж үзэж байгаа яасан бэлээ. Хүн амьд эрт орчдөг шүү. Тэгээ түүнээсээ болоод юу зугтцдаг. Тэгээ зугтаад хаана очсон бэ? Египтийн хул тайж байсан шүү дээ. Тэгээд цөлд очсон. Цөлд хончин болсон байхгүй. 40 жил хонь байсан. Маш давуулсан байхгүй. Тэгээ 80 настай бурхан юу гэдэг вэ? Чи миний ард түмнийг чөлөөлөө. Та хүсэх юм бол та хүсэж байгаа бол би хийе гэсэн. Египтийн боолчлоос Израильчуудыг эзэн чөлөөсөн. Петрийг ч гэсэн юу? Охин дууц. Би мэдлэггүй, боловсралгүй загасчин шүү дээ. Миний нөхцөл байдал, миний амьдралыг хэв заагүй. Таны өмнө яаж таны сайн мэдээлэлээ би явах юм бэ? Тэгэхээр бурхан юу гэсэн бэ? Би чамайг хүмүүсийн загасч болгоно гэж дуудсан. Бурхан бидний өөрчилдөг. Бид нар Паулыг мэднэ тийм үү? Библийн ихэнх номуудыг, захидлуудыг бид нар Ром номыг бүртгэсэн. Паулийн талаар юм. Тэр Саул эс. Тэр Есүст итгэдэг хүмүүсийг авчдаг байсан. Алдаг, хяддаг, шоронд идэг, тэгээ бүр багтдаг, инээдэг нэг юм байсан. Гэхдээ юу вэ? Тэр өнөөдөр итгэлийн үлгэр дуурайл болох нэгэн болсон юм. Амен. Эзэн түүнийг үнэхээр өөрчилсөн. Бурхан тэдгээр хүмүүсээр дэлхийг өөрчилсөн. Одоо эзэн танаар юу? Үндэснийг өөрчлөх хүсэж байна. Өнөөдөр судалгаа гарсан. Тэгээд Монголын хүн амын 2.5% Христ итгэл гэж харж байгаа. Тэгээд 2.5% дотор юу болж байгаа гэхээр гач буруу урсгалынхаа орцсон. Есүс гэсэн нэртэй гач буруу урсгалынх нь орцсон. Хожим үеийг игээд нөө дээж бурхан гэх маш олон мөн зүйл бүгд орцсон. Тэгвэл яг Евангелийн эвслийн яг энэ Христ итгэл талаас хэдхэн байгаа гэхээр 1.3% эзэлж байгаа байхгүй. 1.3%. Тэгэхээр энэ тоо өнөөдөр өсөх ёстой мах томроо. Өсөх ёстой маа. Яагаад энэ тоо өсөх ёстой мах юм бол энэ нийгэмд юу эзэн гэрэл бий болох юм бол өсөх ёстой. Хинч гэрлийг асаагаад юу вэ? Ширээнд дор тавьдаггүй үстэй. Гэрлийг өндөрт тавихыг хүсдэг. Тийм үү? Өндөрт тавих тусам яадаг вэ? Орчноо илүү томор юу? Гэрэлтүүлдэг. Тийм болохоор эзэн таныг юу вэ? Энэ дэлхийн гэрэл байхад дуудаж байна. Бид дараагийн сурах зүйл бол энэ дээр юу хэлсэн бэ? Дагалдагч болохоор гэжсэн. Дагалдагч бол зөвхөн итгэгч биш ээ. Дагалдагч болов. Библийг уншаад ойлгочдөг. Сайн мэдээгээ ярьждаг. Тэр нэгэн байгаасаа гэж байна. Заримдаа бид нар итгэгчийн байр суурь дээр бүтэн зөө дээр ирээ. Аль 2 цаг гой зориулаад ирж байгаа юм. Тэр сайн. Гэхдээ үнэхээр тэр бурхны тэр нандин тэр зүйлийг та бүхэн ойлгосон. Сайн мэдээг бүрэн гүйцэд ойлгосон. Бид нар сайн мэдээг бүрэн гүйцэд ойлгох юм бол Библийг үнэхээр тэг амархан ойлгоно дөө. Тэр сарын дотор уншиж шүү. Тэгвэл дагалдагч хүн гэж ямар хүнийг хэлэх юм бэ? Христийг дагдаг хүнийг дагалдагч хүн шүү дээ. Хэнийг дагж байгаа хүнийг дагалдагч хүн гэдэг юм. Тэгээ нэг хүн хэлсэн байдаг. Та эргээд тар. Та явж байгаа замаараа эргээд тар. Таны хэнийг дагж гинэ үү? Хэнийг дагж байгаа бол та хүн дагалдуулж байна гэсэн. Эргээд тарах чи хийж байхгүй бол юу вэ? Та бодглоос асуулаа гэсэн. Метроцтранд орчоод эргээд тарах гэж бодсон шүү дээ манайхаа. Түрүүлж гүйж орчоод. Амьдралын тал дээр тийм таныг хүндэлдэг, танаас суралцдаг, танаас зөвлөгөө авдаг. Тэр хүмүүсийг та дагалдуул. Тэгээ дагалдагч хүн гэдэг бол үгэнд дуулууртай байдаг юм байна. Бурхны үгэнд дуулууртай байдаг. Бурхны үгийг шимтэн уншдаг. Ойлгож ухаард тэр үгийн дагуу амьдрах гэж хичээдэг үнийг хэлдэг. Бид нар үгэн дотор орцоо, үгэнд ойртой, үгэнд ирье л гэдэг. Үгэнд ирье. Одоо бид нар яг өнөөдрийн ингээд Самуэль номын 16 дугаар 17 дугаар бүлэг дээр явж байгаа. 3 хүн байна. Яг зэрэгцээд явж байгаа 3-4 хүн.
манай заяа байна, хүүчээ байна, гайсалаа байна. Тэгээд хаяад би байна. Эдгээр хамт уншия. Эдгээр дээр өнгөрсөн 7 хоног Давидын талаар бид нар уншсан. Тэгээд Давид хаан юу байсан бэ гэхээр тулааны үед тэр өөрийнхөө одоо тачаалын дагуу нэгэн одоо жанжныхаа ихтрийг өөрийн одоо ихнэр болгож дуудаж одоо ийм үйл явдал болсон. Тэгээд Давид хаан тэр яасан бэхээр яг тэр үйл явдлын дараа юу болсон та уншчаарай. Энэ илүү сонирхолтой учраас. Тэгээд би энэс гол санааг юу хэлэх гээд байна гэхээр Давидэд тохиолдсон тэр үйл явдлыг хараад бурхан юу гэсэн бэхээр чиний үр удамсан ч гэсэн үүнийг хүртэх болно гэсэн байна. Хатанаар дамжуул. Тэг яг тэр үйл явдлууд дамжсан Тамар гэдэг түүний охин түүний хүүд хүчндүүлж байгаа юм үйл явдал. Давид хаан түүнийг нүдэрээ харсан боловч юу ч хийж чадаагүй. Яг л тэр өмнө яг үүнийг хийсэн байна. Хийсэн учраас тэр нүдэрээ хараад юу ч хийж чадаагүй. Түүнд хорсон Авсалом буюу түүний хүү юу вэ? Давидын эсрэг бий болж ирсэн. Энэ сүүлдээ юу болдог юм бол Израиль 12-оор хуваагдах хуваагдал авчиж. Бидний амьдрал санаатай болон санаандгүй ийм гин нүглүүд бидний юу вэ? Үр хөвгтүүдийн хувьд амьдрал төөрөлд үлдэх шаардлагатай. Бид үнэхээр эзэн дотор, үг дотор байхгүй юм бол бид өөрсдийн бодол санаа дотроо явах юм бол бид заримдаа төөрнө байх. Тийм учраас эзэн юу гэсэн бэхээр та нар дагалдагч бай гэсэн. Үгэн дуулууртай байх гэсэн. Өдөр бүр өөрсдөө хичээд үнийг бай гэсэн. Заримдаа бидний амьдрал яг урсж байгаа гол шиг байдаг те. Урсаад угсаа иш явах юм шиг. Нэг бол нэгээс салхин дуугаж байгаа хамхуул шиг дэждэг. Салхи хаашаа би тийш. Салхи эндээс салхилангууд нийшээгээ итгэл гэж яваа л те. Сүрх ямар ч итгэл байхгүй. Харин жинхэнэ дагалдагч хүн залбирдаг. Үгийг уншдаг. Хайрладаг. Уучилдаг. Тэгээд хариун амьдрахаар хичээдэг. Нэг хэлдэг. Өнөөдөр чуулганд олон хүмүүсийг бид цуглуулж болно. Янз янзын байдлаар бид нэртэй хөтөлбөрүүд хийж бүтсэн. Энэ заалт үүрчээсэн ч үе байгаа. Тэгээд хоол захиасан хоолнд дутчихсэн ч үе байгаа. Гэхдээ эзэн чинь бидний зүрх сэтгэлийг эрен хайж байгаа. Дагалдагчийг хайж байгаа. Тэр жинхэнэ дагалдагч нь байцгаая. Амен. Зүгээр хажуудад нэгдэл Иесусийн жинхэнэ дагалдагч байя гэж хэлсэн. Иесусийн жинхэнэ дагалдагч байя. Иесусийн жинхэнэ дагалдагч байя. Амен. За дөрөвт Иесусийн дээр юу гэж хэлсэн бэ гэсэн. Харахтун үеийн төгсгөл хүртэл би та нартай хамт байх болно гэсэн. Би та нартай хамт байгаа гэх нь юу вэ? Хаяада байх байна гэсэн үг. Үгүй. Бурхан амласан. Эсний үг бол яг хор бороотой адилхан гэж хэлсэн байдаг тийм үү? Хор бороо тэнгэрээс буухтаа газрыг норохгүйгээр буцаж ирэхгүй шиг миний үг та нарын амьдралд очиж үр нөлөө үр жимсээ өгөхгүйгээр над руу буцаж ирдэг юм аа гэж хэлсэн. Тэр бурхан амласан бол юу вэ? Амлалт нь биелэгдэл. Амен. Агуу загламж зөвхөн тушаал биш юм аах юм аа. Тэр бол амлалт юм. Бурхан хамт байна гэсэн амлалт юм. Яг энэ амлалтын дагуу бид нэр Үүс номоос харах юм бол Иесусийн дагалдагч нар буюу яг энэ амлалтын дагуу бид нэр амьдрсан байна. Та нар хүлээ би та нарт туслагчийг билгээд гэсэн. Бид нар хамтдаа цуглаа залбирч байхад хариун сүнс бид нар ирсэн. Хаатын өмнө болон одоо эвдээчүүд өдөртөгчдийн өмнө очиод тэднэрд юу вэ? Бурхны гэрчлэх зориг зүрхийг аманд нь өгье гэв. Хариун сүнсээр дамжуулан өгч ирсэн байна. Тэр бурхан өнөөдөр ч гэсэн таны амьдрал дээр хийж чадaltaа. Тайлбарч юу? Бидний эзэн би та нартай хамт байна гэж хэлсэн. Энэ амлалт бол биелэх болно ах та нар. Заримдаа бид үүнийг мэдрэхгүй өнгөрчдөг. Хүмүүс биднийг орхидог л байна. Хүмүүс биднийг орхидог.
найзууд маань холддог. Заримдаа бид юу ганцаарддаг. Гэхдээ бурхан юу бидэнтэй үргэлж хамт байх. Би олон зүйл дээр энэ зүйлийг ярьж ирсэн байна. Нэгэн хүмүүнхээ ус нутсан амьдралынхаа зам мөрийг хардаг, туулсан замаа хардаг. Тэгээ зовлон бэрхшээлийн үед баяр жаргалтай үед нэг хоёр мөр яваад идэг. Энэ маш алдартай зураг. Эсвэр хоёр мөр явсан байдаг, хоёр хүн явсан мөр байдаг. Харин зовлон бэрхшээлийн үед нэг л мөр яваад идэг. Тэгээ тэр хүн Иесусээс асуудаг. Иесусээ та миний зовлонгийн үед хаана исэн бэ? Баяр жаргалтай үед минь хамтдаа алхачаад зовлон бэрхшээлийн үед та хаана исэн бэ гэсэн. Тэгэхэд Иесус юу гэж хариулсан гэж? Хүүмэн. Энэ мөр бол чиний мөр биш. Энэ мөр бол миний мөр. Би чамайг өөр дээрээ тэврээд явж байгаамаа гэсэн. Бурхан биднийг өөр дээрээ тэврээд явах гэж. Хүмүүс орхиж болно. Та ганцаардаж болно. Гэтэ бурхан байгаа. Бурхан тантай үргэлж хамт байгаа. Тэр эрэхтэй би үргэлж хамт байна гэж хэлсэн. Тэр явхдаа ч үргэлж хамт байна гэж хэлсэн. Эфес номон дээр юу гэж хэлсэн бэхээр эцсийн өдрүүд хүртэл би та нарыг ариун сүнсээр тамгалсан гэж хэлсэн. Халелуя. Бид бурхны тамгатай юм багт байна. Христ эзэж орхихгүй. Тэр үйлчлэлд хамт байдаг. Заримдаа үйлчлэлд хэцүү үе зөндөө байна. Шантрах үед байна. Өөрийгөө хоолох үед байна. Гэхдээ бурхан үргэлж урамшуулдаг. Би чамайг итгэмжид хэмээн тооцсон учраас би чамайг сонгосон гэж хэлдэг. Заримдаа харьцуулагддаг. Тэр бууж өгмөр санагддаг. Болмоор санагддаг. Яагаад ихсэн бэ гэж бодогдгүй ч гэсэн байдаг. Гэхдээ бурхан юу гэдэг вэ? Би чамтай хамт байна. Эцүүргэл сануулдаг. Заримдаа нулимстай өдрүүч байна. Анзаарт өдрүүч байна. Заримдаа ялалтай өдрүүч байна. Бурхан бүх цаг үед хамт байсаар л байна. Тийм болохоор ах дүүнараа агуу захимж бол сонголт биш юм аа. Саналж биш. Харин Христийн тушаал заавал биелэгдэх шинжтэй байдаг. Бодж байгаад хиндэ гэсэн шинж агуулдаг. За тэгж байгаад хиндэ гэж үгүй агуулдаг. Манай гэр бүл нэг дөрөв байдаг. Эхлээ сануулдаг. За тэгээ сануулаад манай хүүхдүүд сайн ойлгох байх юм бол тоолдог. Би 5 тоолдог. Тэгээ 5 тоол дуусгаас өмнө 5 тоолох юм бол дараа нэг болно гэдэг манай хүүхдүүд мэдчихэж байгаа. Тийм учраас юу вэ? Хийгсэн юм тэр дороо хийдэг. Тэр тушаал гэдэг бол заавал биелүүлэх ёстой. Үүрэг юм байна. Та Христийн дагалдаж байгаарай. Бурхны үгтэй залбирдаг байгаарай. Бусдын төлөө өөрийгөө зориулдаг байгаарай. Энэ бол Христийн тушаал. Өнөөдөр эзэн өөрийнх нь хүслийг, өөрийнх нь зорилгыг биелүүлж чадах нэгнийг хайж байна. Өнөөдөр явж чадах, үйлчилж чадах тэр нэгнийг эзэн хайж. Эзэн сайн мэдээ түгээх хүнийг хайж байна хатаа. Хөө амьдралын хугацаанд нэг 10,000-аас 15,000 хүнтэй ер нь уулздаг юм байна. Амьдралын насан туршдаа гэсэн үг шүү. За тэгээ тэр 15,000 за тэгээ багш маш их мэрэгчлээсээс арай өөр тоо гарч байгаа. Тэгтээ хүн ер нь энэ за нэг дунджаар 50 жил амьдралаа. Тэ 50 жил одоо нөгөө 20-оос 70 хүртлээ гэж бодъё л доо ер нь нэг карьер. Ингээд явхад ер нь бүр сайн таньдаг нэг усыг мэдээд үлдэх 150 хүнтэй ер нь байт юм. 150. 10-аас 20,000 хүнтэй уулзч амьдралынхаа насан туршид ямар нэгэн байдлаар тэгтээ нэр усын тогтоож хүлээж авч байгаа 150 хүн байдаг. 150-аас илүү хүн мэдж байгаа юм.
Би та ингээд бүх үндэстэн гэж хараалаад ирэхгүй. Гэр бүлээ харал. Гэр бүлдээ бурхны сайн мэдээ. Гэр бүлийнхээ төлөө залбир. Үр хүүхдүүдийнхээ төлөө залбир. Залбирт гарц гэж байдаг юм байна. Бурхан бол бирд биш. Бурхан үслийг гүйцэтгүүлэгч биш. Харин бурхан бол таны бүтээгч байна. Хамтдаа эзний өмнө ирцэг. Таны цаамчнуудаар 3 зүйлийн талаар бодож өгч. Эзэн би таны өмнө хинбэ? Тэр зүйлээ бодоо. Миний итгэл хаана гав? Би үнэхээр жинхэнэ дагалтагч байж чадчих юм уу? Та бодоо. Жинхэнэ дагалтагчд бол Христийг дагдаг. Үгэн дуулууртай ханддаг юм. Өдөр бүр өөрчлөгдөхийн төлөө юу? Тэмүүлдэг юм байна. Та ийм шин чанар танд байна. Байхгүй бол байхын төлөө залбираа. Ханастай эзний өмнө ирцэг.